За сайн байцгаана уу? Влогоор иргэн уулзж байгаад маш их баяртай байна. Марлушаа маань Америк руу явсан. Тэгээд тэнцэнэ бас влогоо хийгээд явж байгаа. Тэгээд миний бүтэн сайн өдөр, амралтын өдөр маань хэрхэн яаж өнгөрдгийг хэдүүлээ хамтдаа харцгаая. Тэр өөрөө уг нь сахалтай. Тэгээд сахлыг ингээ хосолцсон. Тэгээд одоо ингээд нөгөө арсыг нэг цагаан болгох гэсэн чи манай хэдтэй юу байдаг вэ? Нөгөө цагаан бодог байдгүй. Тэгээд харин инхүү шарын санаачлаад цагаан бодог байдгүй ч байгаа үстэй. тийм тэгээд харин инхүү шарын шохоо ингээ гой бутлаад тэгээд цагаан бодог гаргаж ирсэн байна. Уг нь үр дүнгийн бас та хэд харуулнаа бас уг нь бацсыг арай л Угаас ингэж л ээж. энэ хүмсгийн яг гоо Хөмсгөн болно. Гоё болж байгаа. Хөмсгийн цаг. за уг нь гоё цагаан болж байна да. Манай ивэг үндсэн зурган дээр бол ингээд цав цагаан болох хэрэгтэй байхгүй юу? Тэгээд наац юм гой бодсон биш үү? Улаан улаан шиг нөр тэрийн яхаа. Тийм бодсон шүү. Тэр нь бол Энэ энэ гол нь энд бодон тогтох юм энэ хуурай шохон дээр. На улаан шох. Арсан дээр хуурай байгаа штэ бас. Гээгөө энэ чи одоо ямар ч барьцалтайг За байж байгаа. нүдээ сайн анжаарай. Яа биш чи тааш явчихсан. яаси Тэр нэг улаан юм юм хийгээч. харин дизайнер байсан бол би хийчмээр л доо яа би хийвэл бүр амар муу болох. Гэтэ энэ зураг бүр амар гой зураг болох. За энэ хүмсэг таталтаадах юм. Юу нэ? Гэсэн чинь нэг таталтаадах юм. Юу? Нөгөө нэг гурлийн бүт нэлцэн шаарддаг. Юу юм бэ? Интернет дээр сонлоо. За манайхан нүрээ бодоо дууссан. Одоо ингээд тослох аксессуараа хийж байна. Одоо ингээд манайхан ингээд бүгдээ юм гоё. Дизайнерууд болохоор одоо ингээд гоё эмгүүд ингээд өөртөө ингээд зохиож ингэж хийж шин. Гэт уран гартай хүмүүс ч одоо ингээд шууд зохиогоол хийчихдээ юм шүү дээ. За ингээд бэлдээл байж юм да. За одоо нэг 10 шөнийн 11 өнгөрч байгаа шүү дээ. Гэл явцгааж байна да. Гоё нэг зураг авахын төлөө баг 2-3 цаг бэлтжиж байгаа байхгүй юу? Тэгэхээр бүтээлч ажил гэдэг бол хүн болгоны хичээл зүтгэл. Тэгээд энэ хүмүүс ямар ч мөнгө авахгүй өөрт нь ямар ч ашигтай биш. Зүгээр л өөртөөхөө сонирхлынхаа төлөө бас үр дүнгийг харахын төлөө гэж бүгдээрээ хичээж ингэж зүтгэж байгаа болохоор бүр амар гоё сэтгэл өнөрсдөг. Тэгээ говийн дизайнеруудтай хамт анхудаага бүтээлч ажил хийж агаад маш гоё байна. Тэгээ хурдан зураг аваад хурдан эдитл хийсэн. Хурдан ерний эдитл хийсэн даа л гэж бодож байна да. За инхүүш маань одоо өмсөх хувцсыг хийх гэж байна. Энэ цагаан юм юу юм? Нөгөө нэг юу одоо нөгөө хүзүүний хэсгийг ингэж төвөөлгөж харагдуулахын тулд ийм хатуу ийм дэрдгэр материалаар ингээ авсраач ойж ийж нөгөө гоё ийм төвгөр ийм гоё ийм хөвсгөр юуг нь гаргаж ирэх байхгүй юу? Тэгээ материал нь болохоор энэ өөрөө ийм гоё биетэй болохоор ийм яг тэр хэлбэрийг гаргаж өгнө. Тэгээд авсраач ойж байгаа маа. За.
Ууса зураг нэг удаа гэнэ л ачлах юм чи тий. Жил гэсэн үг бараг л. Тэгээд юу яа. Гэхдээ бид нар бол яг бүх загваруудаа л ер нь Танилцуулж одоо шүү дээ. одоо нөгөө нэг Ийм загварууд хийсэн тийм юм л дээ. бүгдийг л массаар оруулахыг ер нь бол зарна. Нөгөө материалын онцлогоос шалтгаалаа шууд ингээд уртж болж байгаа. нэг баг хатуулаа үлдмээр юм байна ингээд. Энийг гэхдээ Наад тэр шиг юм хаан Хизээ юу болох юм бэ? Цэцэг шиг болох юм бэ? Цэцэг шиг болох юм уу? нөгөө зиг заг шиг болох Ээжээ. байгаа. Зиг заг Тий. тэр нь угаасаа болохгүй гэж. Болохгүй мó. Чи тэрийг нэг янзтай найзаа. Тэр чинь бүр жоохон хуцаа авах юм байна. Энэ жоохон. Энийг Гэхдээ энэ алита. дундуур нь Энийг чигсэн чинь хөнгөр болж ирээ. энэ биш энэ чигсний бүр юу энэ бүр энэ бас гоё юм тий. ингэж мөнгөж оруулаад Энэ энийг авчих. Энэ дараа ингэж ийм энийг өмсний хэрэг хаалаа. ийм Бэтнаака ингэж юм боос тээ. Тий. Ингэж Тэр дээр яах юм? яг хадаа миний гараг. энийг Яг хадаа минь би нэр яг аль хамаг юм. хойд ч таа ингэ дараа. Тэр юм. Бодон тэр зүгтч наач наач гоё. Станжин ална гэж бас л тий. Хэцүү шүү. Ховтой харахын тулд Юу ч хийс яг гоё гэж. Юу вэ? Гоё л шүү дээ. Энэ гоё авч шүү дээ. Гоё. Нэг тийм жоо ингэж сүртэй. энэ авч юу гэдэг юм. Тэсэнийх шиг болох юм уу? Энэ дээрх шиг цагаан шиг. Одоо зүгээр энэ жоохон доотлын энэ хэсэг дээр нь жоохон цагаан болоод тэр болж байна. Энэ юу нэг байг юм. Тэр зурган дээр ирсэн харъя. За юу. Йоо. За гоё л штэ. Тэр нэг энэ тэгээ Ийм гэхдээ бараг хандхаагүй болоод байна тийм. за байж. Наа гараа. Наа чи юу доош яасан зүгээр шүү. Тэгвэл хитрхи бүр ингэ баглаад яг. Биш болох гэдэг. Ийм ихтэй байж иж бас арай цай чамаар гэж. Хүн хаана? Нүх цоол. Ийм ихтэй байж арай чамаар гэж. Нөгөө нэг юу санагдчихлаа. Нөгөө Африкийн нэг Яна. үжиглээд байдаг. Би ерөөсөө ба. Гэ гоё яана. Чистэй жинхэнэ урлагийн бүтээл. Энэ ерөөсөө нэг хөөргөл шүү. Чи тийш яшаа сууч. Чиний iPad чанаа. Энэ Жадамбагийн хоо. Минийх. Авч Жадамбагийн нөгөө нэг Энэ. Жадамбагийнх дээр юу байсан баа? Хавцсан байгаа даа. Аа. Нөгөө нь юу яагаад?
Одоо нөгөө нэг юуг нь ингээд хэлбэрийн засаж штэ. Юу амар гоё. Үгүй наанаас чарсан чи яг тэр зураг тийм. Энийг биш үү? Энэ хэсгийг нь арай жоохон буураад юм хүзүү гараад ирэх юм шиг. Жоохон хүзүү гараад ирвэл зүгээр юм даа. Ингээд үү? Хаг зэргийн нөгөө сүүдэр Тэшэрч байгаа. ингэхэр нөө. Энэ харин уг нь нөлөөл өшөөл жоохон ингэж гарч ирмээр санагдах. Яг Тэгэхээр ингэж энийг байгаад тэгээ баг гарчаа юм шүү дээ. За 32-ыг нэг Үд оруулах юм уу? тэгээ за чиний хэлсэн прав. За. Гоё. Штэ ажиглаа. Тийм байна те. Ахаад үд байна. Харин тий. Хар байгаа. Харыг холих юм уу? Холио л доо. Амар зураг байна. Үдтэй амар бол. Амар Өдгүүрний мариу өдгүүрний тэр толгой дээр байгаа. Йоо ямар гоё юм бэ те. Йоо манайха энийг аа. Яри. Тий шарал. За гэсэн ингээ харах гэж. Энэ бол нэр энэ 25 он тусаа хамгийн гой зураг байна. Эсвэл Хурдалж үзвэ шка. Зүгээр ингээ хоосон ч яах вэ? Эндээс ажил руугаа явсан. Миний хувьд ингээ хоосон ч яах вэ? Энэ талбнаас ороод. Гэсэн унтахгүй зураг мөргөө янзлж байна те. наач амар. Үнэхээр тасрах харагдчих. Өш тэр зүгээр нөгөө хоёр цэцгийг бариад үзээ. Тийм байна те. Хоёр цэцгийг За тэгээ. Тэр хоёр амар гоё харагдаж шүү. Яг тэр гурван зураг. Хэдэнц. Хараа өнгө бас орж исэн бас сонирхолтой шүү. сүүдэр. Тэр цэцгийн бицэг нь бас. Цэцгийг нь Цэцгийн нэг инээ ийшлээ. Тэ. жаамж шүү. Яа. Нөө Наач яваа. гоё шүү. Ёо. Энэ яг ардны үйл яах вэ? Зүгээр яг ард нөх үү? Биш яг ард нь. За. Жог уршилч. Яг их цаана. Аа. Өнгөнөөс амар гоё орж ирж байна те. Бас амар гоё шүү. За баярлалаа манайхаа. За баярлалаа. Хөөе, одоо нэг ингэж хэлчихвэл яах вэ? Сараасна. Амар цогтолоо зэрэг үзтээ. За. За хурцаарш.
За авлаа. юу юм те. Юу нь л айгүй өвөөчтэй бодолт хийжээ. Үнэхээр амар бодолт хийжээ. За энэ үрээр тэгээд манай зураг авалт маань дууслаа. Тэгээд видеоны үзсэн маш их баярлалаа. Лайк дараад, subscribe дараад, коммент хийгээд тэгээд дараагийн зураг авалт дээр бүгдээ өндөр уулзцгаа. Тэгээд дараагийн драг шоунд дээр. Зураг авч дууссныхан дараа мэдээж авсан зургуудынхаа хамгийн гоё хувилбаруудыг бүгдийг сонгоно. Сонгосон зургаа Photoshop руу оруулнаа. Photoshop руу оруулсныхан дараа хамгийн эхлээд өнгөө тавина. Ямар хуу зохиомжтой байгаас шалтгаалаад тэрнийхэн дараа нь болохоор арсны сүрдгэр болон арсан дээр тогтсон арсыг цоогортуулсан хэсгийг жигэд болгож реточ хийнэ. За тэгээд ерөнхийдөө одоо реточ гэдэг маань одоо мейкап хийгдсэний дараа одоо арсан дээр байгаа сив тэгээд нөгөө нэг алаг цоог болцсон байгаа зүйлсүүдийг бол тэгшилж одоо цэвэрхэн болгож янзалдаг байгаа. За тэгээд ерөнхийдөө арсыгаа янзлсныхан дараа манай зураг авалтан дээр болохоор хөмсггүй байгаа. Тэгэхээр хөмсгийг нь болохоор мэдээж мейкапаараа тодорхой хэмжээний дараад гэхдээ гол үйл явдлыг нь болохоор Photoshop дээр хийж арилгана. За тэгээ ерөнхийдөө баруун зүүн хөмсг хоёулыг нь арилгачаад духны хэсгийг нь бүгднгийн сайхан жигдэлж цэвэрхэн болгож арилгана. Улаан хэсгнүүдийг нь бол арилжахгүй гэж бол санаа зовох шаардлагагүй. Бид нэр дараа нь эргүүлээд цацсан улаан хэсгүүдийг нь тодруулаад гарах болно. За тэгээд ерөнхийдөө хамрынхан сүдрийг нь мейкапын дагуу цэвэрхэн янзлаад хамар хэрвээ дали явах юм хамрынхан далийг нь тэгшлээд за тэгэнгүүтээ дараа нь болохоор арсан дээр тогтсон шар өнгөнүүдийг бүгднгийн сэлэглэж байгаа шар өнгөнүүдийг хаснаа. Тэгээд ирэхээр арсан дээр байгаа улаан өнгөнөөс бусад өнгөнүүдийн бүгдийг хасаа хайчаар улаан өнгө маань илүү тодорч харагдана гэсэн үг. Контраст болон хайлайт арсыгаа илүү одоо нөгөө гэрэлтсэн цав цагаан болгохын тулд арс дахин одоо өнгөө өгч дуусныхан дараа нөгөө алга реточ хийхэд алга болсон улаан өнгөнүүдийг нь бүгднгийн сэлэглэж байгаа. Дахиж одоо маскийнхаа дагуу буцаж тодруулж гаргаж ирэхээр байгаа. Тэгээ гаргаж ирснийхэн дараа арсны текстчур маань одоо ерөнхийдөө маш гоё тод харагдаж байгаа хэрэгтэй учраас текстчурыг нэмж одоо clarity мөн нэмэх хэрэгтэй. Тэгээ мэдээж нэг зураг авалтан дээр хамгийн бас амьд харагдуулдаг юм бол миний хувьд бол grain гэж боддог. За тэгээ ерөнхийдөө grain өгсөний дараа бас curve-ээр бас нэлээд сайхан оролдоод өгөх хэрэгтэй. Тэгээд одоо ингээд та бүхэн харж байгаа бол нэлээд улаан өнгө нь ассан улаан өнгө байгаа бол ассан улаан өнгийг нь арай жоохон dark улаан болгож янзлснаар энэ хүү зураг авалт маань ингээд дуусч байгаамаа. За сайн байцгаана уу.